Иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дэмжихэд улс анхаарч эхэллээ. Хэдийгээр хувь хүний хэрэг мэт боловч өргөн утгаараа улс орны эдийн засгийн тогтвортой байдалтай холбогдох асуудал иргэдийн санхүүгийн хариуцлага гэдэг ойлголт хуримтлал бүрдүүлэхээс эхлэхгүйд манай улс энэ үзүүлэлтээрээ олон улсын түвшинд хойгуур байр эзэлдэг. Нийгэм нь эрүүл зөв хөгжөө явж байгаа газар бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Тэр бол тухайн хүнээс хэдэн хувиа хуримтлуулах уу, хэдэн хувиа зарцуулах уу гэж өөр хувь хүний орлогоос шалтгаална, мэдлэг боловсролоос шалтгаална. Одоо бол ер нь альж төвчөнд энэ тун хэцүү болчихлоо шүү дээ. Одоо хуримтлалын тухай ярихад бол ер нь утгагүй болчихлоо шүү дээ. Монголын нөхцөлд хуримтлал үүсэх боломж байгаа. Хөдөлмөрлөд олсон мөнгө талын хуримтлалчаад талын хэрэгцээнд зарцуулах боломж байгаа. Хувь нь өөрийнх нь асуудал. Өөрийн чинь хувьд одоо хуримтлал үүсгдэг үү? Өөрийгөө ерөнхийдөө санхүүгийн хариуцлагатай сахилга бат барьдаг юм гэж ойлгодог байна. Одоогор бол хуримтлал үүсгэж байгаа тийм. Одоо дөнгөж төгссөн болохоор ажилд ороод мөнгөтэй болоод ирэхлээр хуримтлал үүсгэнэ. Хуримтлал үүсгэж боломжгүй болохоор үүсгэж чадахгүй л байна. Уг нь бол үүсгэж боломжтой юм шиг санагдсан шүү дээ. Үүсгэж чадахгүй байгаагийнхаа гол шалтгааныг та юу гэж ойлгож байна? Яагаад гэвэл нөгөө цалин айгүй бага бид нар чинь тэгээ яг нөгөө амьдралын төвсөн ямар үлээ тиймс тийм болохоор арай л үүсгэж чадахгүй байна. Тэгээ нөгөө яг ингээ гадуур чи ажил олдохгүй тэгээл нэг хүний ард хичнээн хүн амьдарж байгаа үлээ тэгэхээр манай нөхөрөд одоохондоо нэх тодорхой ажил байхгүй барилга ажил хийхээр цалин мөнгө нөхгүй тэгэхээр чи ганцхан миний цалингаар цаана хэдэн хүүхдэд амьдруулахын тулд тэгээ чи хуримтлал үүсгэж амжихгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр ч л худлаа л та энэ бол тий. За баярлалаа. Үүнээс гадна та санхүүгийн одоо янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн талаар хэр сайн ойлголттой байдгийг, ялангуяа хөрөнгийн зах зээл гэж юу байдгийг тий мөнгө өсгөх боломжтой энэ үйлчилгээнүүдийн талаар та хэр сайн мэдээлэлтэй байдаг вэ? Ёстой мэдгүй тийм мэдээлэл стаж энэ ч нэг ажил гэр гэсэд л ерөнхийдөө л өөрснөө л тэр хөгжүүлэх тал дээр л муухан л баг. Монголын эдийн засгт үүсэж байгаа хүндрэлийн уг үндэс нь улс нь ч хувь иргэдэн ч хуримтлалгүй байгаатай холбоотой гэж эдийн засгчид үгнэж байна. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлээс маш их хамааралтай тул дотооддоо нөөцгүй эдийн засаг нь нялх хүүхдийн зулаа шиг эмзэг болсныг тайлбарлаж байна. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд санхүүгийн шийдвэр гаргах чадвартай иргэн төлөвшүүлэх зорилготой бүх нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр батлагдаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Төв банк сангийн яам, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөр үр дүнтэй болвол иргэд олсон орлогоо ухаантай удирдсанаар ядуурлыг бууруулах үр дүнтэйгээс гадна нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Ингээд бол хамгийн эхлээд бид бас багаас нь эхлэх ёстой. Тэгээд дараад нь бүх хүрээгээр л том улсын даяар явах зүйтэй гэж харж байгаа. Багаас нь эхлэх нь бол мэдээж одоо маань дунд сургууль бол сургуулийн хөтөлбөрт нь оруулах зүйтэй гэж харж байгаа. Одоо санхүү гэж юу вэ? Зохистой санхүүгийн шийд гаргахад яах ёстой вэ? Одоо заавал хэрэгцээтэй юм заавал шаардлагатай юм гэж ямар юм хэлдэг вэ? Өөрөө одоо банкны салбарт одоо ямар санхүү бүтээгдэхүүн байдаг вэ зааж өгөх. Оюутны дунд сургууль, дээд сургуульд бол энэ арай тийм боловсронгуй болцсон. Одоо банкнаас зээл авахд яадаг вэ? Тэгээд нөгөө талдаа ч гэсэн одоо инфляц болно одоо хадгалам зээлийн хөр хоорондоо ямар ялгаатай байдаг вэ? Бодлогын хүн яадаг вэ? Гэж зах зээлтэйгээ ойрхон ажиллах зүйтэй гэж харж байгаа. Хөдөө орон нэгтгэл иргэд бас нөгөө айл нь хамаарсан. Тэгтээ бас нөгөө онцлог нь хөдөө орнууд иргэд одоо банкудаа байн харьцах хэцүү байдаг. Газар зүүн шалтгаанаар. Тэгмээ биднээс бас хөдөө орнууд иргэдээ бол бас л энэ эртээ дөрвөө одоо санхүүгийн зах зээлд өөрөөсөө орж байгаа юм чи өссөн гэж махаа зарж гин, ноолороо зарж гин. Эднээс бидээс хариу ноолороо зарж байгаа махаа зарж бол яаж одоо хоригдл бий болох вэ? Яаж одоо орлогоо зөв зарцуулах вэ? Эрүүд хөрөнгө оруулах гэдэг нь хийж өгөх хэрэгтэй байна. Мэдээж сууч ертөнцөөр л биднээс бол нийт одоо бүх насаар муу орон нутгаар муу хязгаарлахгүйгээр явуулсан зөв гэж харж байгаа юм. Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орнууд эдийн засгийн тогтвортой нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Тэгвэл 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш идэвхтэй авч хэрэгжүүлэх болжээ.